Сайн байцгаана уу. Цэцэрлэг 70 60-аас үгийн шинэ дугаартай тавтамаар л за YouTube-ийн 2021 он гарснаас хойш хамгийн анхныхаа дугаарыг бэлтгэж хүргэх гэж байна. За нэлээд хэдэн дугаарууд бэлдсэн боловч яг өөрийнхөө зүгээс та нартай 21 он шинэ он гарсны дараа хүргэх маш хэрэгтэй дугаар юу байж болох вэ гэж дугаарууд дундаас шүүж ягаад тэгээ энэ дугаарыг хүргэхээр шийдсэн байгаа. За учир нь юу вэ гэхээр мэдээж 21 он 22 он 23 гэд ирж байгаа энэ нэгээс 3 жилийн дотор та өөртөө нэлээд томхон зорилгууд тавьсны дотор магадгүй гадаадын ихтэй сургуульд суралцах эрдэм боловсролоо сайжруулах гэсэн ийм зорилго байгаа гэж магадгүй. За хэрвээ та ялангуяа Америкийн нэгдсэн улсад ирж суралцах хүсэлтэй бол өнөөдрийн дугаар танд зориулагдаж байгаа. За ингээд бичлэгээ үргэлжлүүлэх хүлээ авч үзээрэй. Бичлэг эхлэхийн өмнө цацрал 70 жаргалд энэ сувгаа subscribe хийж амжсан үгүй юу шалгаад хажуу талынх нь хонхыг дараад subscribe хийгээрэй. За тэгээд бичлэгээ үргэлжлүүлээд би гэрлүүгээ ороод бэлтгэж хүргэе. Миний YouTube цацрал 70 жаргал гэдэг энэ сувг дээр за бас дээрэс нь цацрал Анжела гэсэн Facebook болон Instagram хаягаар маш олон залуучуудын зүгээс надад ирдэг асуулт бол за таны амьдарч байгаа Калифорни мужийн Лос Анжелес хотод за заримдаа болохоор Массачусетс мужийн Бостон хотод яг аль сургууль зүгээр вэ гэдэг юм асуулт ирээд идэг. За хэрвээ та зөвхөн надаас биш за өөр хин нэгнээс дахиад ийм асуулт асуух гэж байгаа бол дахиж хизээж битгий ийм асуулт илгээгээрэй. За учир нь яагаад та Америкт ирж сурахынхаа өмнө ийм асуулт асуухгүйгээр өөр зүйлээс эхлэх ёстой вэ гэхээр та хин нэгний амьдарч байгаа тэр муж хин нэгний монголчуудын бөөнөрөө байгаа тэр газрыг сонгоод тухайн газартаа сургууль хайх биш харин хамгийн номер 1 таны хийх ёстой зүйл бол та мэрэгжлээ тодорхойлж тухайн мэрэгжилд тохирсон тэр зах зээл нь илүү хөгжсөн Америкийн 50 муж дотроос аль муж аль хот танд хамгийн тохиромжтой вэ гэдгийг өөрөө одоо судалж мэдэх хэрэгтэй байгаа. Өөрийнхөө гэр бүлийн хайртай ээж аавтайгаа өөрийнхөө ойр дотны хүмүүстэй за мэдээж хэрэг өөрийгөө хамгийн гол нь сайн сонсоод за би яг юу хийх дуртай ямар ажлыг цаашдаа насан туршдаа хийх магадлал илүү өндөртэй вэ юунд илүү дуртай вэ гэдгээ сайн одоо таньж мэдсэний дараа өөрийнхөө мэрэгчлээ зөв сонгох. За ингээд тухайн одоо сонгосон мэрэгжилдээ тохируулаад аль одоо мууж болон хот энд илүү тохиромжтой төгссөний дараа ажлын байр тухайн зах зээл нь илүү хөгжсөн танд ажлын байрын олдоц ихтэй вэ гэдгийг судалж үзээд тэгээд тухайн мууж болон хотоо Америкт сонгох ёстой зүйл бол таны 2 дугаарт хийх ёстой зүйл байгаа. За энэ дээр одоо жишээ болгоо хэлэх юм бол нисгэгчийн чиглэлээр сургуулиуд бол Флорида мужид маш олон дэлхийн алдартай нисгэгчийн чиглэлийн сургуулиуд, ихтэй сургуулиуд, коллежууд байрладаг. За тэгэхээр мэдээж яг энэ төрлийнхэн зах зээл нь давхар бас ингээ хөгжсөн байгаа. За харин хөдөө аж ахуй газар тариалангийн чиглэлээр суралцах хүсэлтэй залуучуудын хувьд бол Айдахо, Айва, Кентаки гэх мэтчлэн мужууд бол маш сайн одоо яг энэ зах зээл нь илүү хөгжсөн байдаг. Тийм ч болохоор төгсөж гарсны дараа залуучуудад илүү их одоо ажлын байрны олдоц ихтэй. За дээр нь одоо гадаадын орнуудаас зөвхөн сургуульд сурах биш яг энэ чиглэлээр бас ажлын одоо солилцоо буюу ажилтан болж ирэхэд хүртэл бас маш ихээр одоо боломж бүрдсэн юм мужууд гэж үздэг. За мөн одоо түүний дээр мэдээж сүүлийн жилүүдэд IT-ийн чиглэл бол маш ихээр хөгжсөн. IT болон одоо инженерийн бүх төрлийн инженерүүд бэлтгэх хэмэл оюун ухаан технологийн дэвшил маш хурцтай хөгжиж байгаа учраас яг үүнтэй холбогдуулаад хэрвээ та IT-ийн чиглэлээр суралцах хүсэлтэй, инженерийн чиглэлээр суралцах хүсэлтэй, технологийн чиглэлээр суралцах хүсэлтэй байгаа бол за муж дотроо ялангуяа би хотуудын нэрлэж хэлмээр байна. За Сан Франциско Калифорни муж дотор Сан Франциско хот яг хажуухан талд нь Silicon Valley буюу цахиурын хөндөй гэдэг юм одоо жижиг одоо баг юм хотхон шахуу болж хөгжсөн. За тэгээд тэр хот маань бол мэдээж Microsoft, YouTube, Facebook, ингээд Instagram ингээд бүгдээрээ нэг дор байрлаж байгаа. За үүнээс гадна бол Бостон хотод байрлах Microsoft за мөн одоо Google компани офис байрладаг дээр нэмээд Amazon гэх мэтчлэн дээрэс нь Бостон хотод маш олон IT чиглэлийн ихтэй сургуулиуд MIT, Harvard гэх мэтчлэн одоо том ихтэй сургуулиуд байрладаг байгаа. За энэ дээр би Вашингтон мужийн Сиэтл хотыг дурдахгүй болохгүй. Яг гэвэл Сиэтлийг бол яг даунтауныг нь Amazon-ы компани бүр яг Amazon тэр чигт нь эзэгэнсэн гэж хэлж болно. За мэдээж хэрэг бас маш олон технологийн компаниуд энд үйл ажиллагаа явуулдаг. Тийм болохоор одоо яг муж дотор илүү нарийн хэлэх юм бол хотууд IT чиглэл болон инженер технологийн чиглэлээр суралцах хүсэлтэй залуучуудад эдгээр хотууд илүү ээлтэй байх болов. За гэх мэтчлэн ингээд та нарын маань хувьд маш сайн судалгаа эхэлж хийх хэрэгтэй. Тэгэхээр
хот болон одоо ингээ мужаа 2 дугаарт нь сонгосны дараагаар та тухайн хот мужаасаа сургуулаа сонгох боломж танд бүрдэн гэсэн үг. Тэгэхээр бүх зүйлээ гоё дистаратаа хийх юм бол та юмыг хаанаас нь яаж эхлэх вэ гэдгээ одоо яг юм цэгцтэй хийгээд ирэнгүүт дараагийн хийх алхмууд таны өмнө ингээд нээгдээд явна гэсэн үг. За 3 дугаарт нь сургуулаа одоо тухайн муж хот дотроосоо муж бол мэдээж Америкт 50 муж байгаа. За тэрэн дээр нэмээд Capital City буюу яг нийслэл хот Вашингтон DC-г бол муж гэж үздэггүй. За 51 дэх яг нийслэл хотод суралцах уу? За хаана суралцах вэ гэдгээ сонгохоос шалтгаалаад олон зуун хотууд байгаа. Тэгээд тэр хотуудаа яг чагсаагаад харахаар аль сургууль нь тухайн муж болон хоттоо тэргүүлэх байр суурьтай вэ гэд та ранкийг харж болно. За эхний топ 10-т Америк дотор эхний топ 10-т ордог. Эхний топ 50 100-д ордог сургууль байж болно. За тухайн сургуультай дэлхийд бас өрсөлддөг байж болно. За ингээд бас ранкаар нь өрсөлдүүлж байгаа та сургуулаа сонгож болно. Мөн зөвхөн ранк гэхгүйгээр та бас төлбөрийн нөхцөлдөө тааруулаад бас сургуулаа сонгож болно. Америкт маш олон янзын сургуулиуд байгаа. Тэгэхээр яг магадлал итгэмжлэгдсэн аль бие усны одоо хичээлээ заадаг багш нартай өөрийн гэсэн анги танхимтай хамгийн гол нь яг одоо магадлал итгэмжлэгдэж Америкаас хүлээн зөвшөөрөгдсөн ийм сургуулиудад сурах юм бол энэ дотроо төлбөр нь багасаа эхлээд их хүртэл янз бүр байгаа. Өөрийнхөө мэдээж нөгөө төлбөрийн нөхцөлдөө таарч хитэн төгрөгөнд хичнээн төгрөгөнд нь амьдрах зардлаа хитэн төгрөгийн сургалтын төлбөрөндөө хэдийг нь идэж уух хоол хүнсэндээ зарцуулах боломжтой байгээд мэдээж бүх зүйлээ маш гоё дистараатай төлөвлөгөөтэй ингээд явах юм бол танд бас боломжууд байгаа гэдгийг би хэлмээр байна. Тэгэхээр эндээс магадгүй та дундаж одоо төлбөрийн нөхцөл нь боломжийн аятайхан нэг өндөр үнэтэй биш тэгсэг хэрнээ сайн сургалттай ийм сургуулиудад бас суралцах юм боломжууд байдаг. За ингээд мэдээж 3-т нь та сургуулаа сонгосны дараагаар за сургууль болгоны тавигдах шаардлагууд 4-дгээрт нь өөр байдаг. За ингээд 4-т нь тухайн одоо сонгосон сургуулаасаа шалтгаалan та IELTS болон TOEFL-ийн оноо хичнээн оноо авах шаардлагатай. Яаж одоо ямар шалгалтуудад бэлдэх шаардлагатай. За зөвхөн IELTS-аас гадна тухайн сургуулийн зүгээс гадаад оюутнуудад тавьдаг дараагийн нэг шалгуур бол GPA буюу дундаж хичээлийн тань одоо голч дүн. Тэгэхээр яг одоо дунд сургуулаа төгсөж байгаа дүүнрийн маань хувьд та нар маань хэрвээ дунд сургуулаа төгсөх гэж байгаа бол нийт таны одоо голч дүн хэд байгаа вэ? Түүнийг харах хэрэгтэй. Томоохон ихтэй сургууль сурах гэж байгаа бол голч оноо нэлээд өндөр байхыг шаарддаг. За яг дунд зэргийн энгийн одоо заавал дэлхийд ранкд ордог, Америкт топ 10-д ордог гэхгүй гэх юм бол бас арай жоохон дундаж оноо бас багасаад явах юм боломжтой байдаг. Ямар тач гэсэн та голч оноонд анхаарах ёстой. За тэгээ мэргэжлийн хичээлийн шалгалтанд бас мэдээж их хэрэг бэлдэх шаардлагатай. За тэгээд дунд сургуулийн маань дүүнрийн маань хувьд хэрвээ одоо Америкийн коллеж болон улсын коллеж болон их сургууль сурах гэж байгаа бол хамгийн анхны эрдмийн зэрэгээ хүсэж байгаа учраас таны бас бэлдэх шаардлагатай нэг зүйлсийн нэг ерөнхий эрдмийн хичээлүүдийн нэг болох математикийн шалгалтыг заавал өгдөг шүү. Тэгэхээр математикийн хичээлийг бас сайжруулад явах шаардлагатай гэж хэлж болно. За тэгээ мэдээж сургуульд тэнцэхийн тулд Америкийн сургуулиудын хувьд эссе гэдэг зүйлийг хувь хүнээс шаарддаг байгаа. За энэ эссен дээр бол яг одоо дунд сургууль төгсөж байгаа дүүнрийн маань хувьд ч тэр эсвэл мэргэжлээ ахиулан суралцахыг хүсэж байгаа магистр болон түүнээс дээш зэрэг сурах гэж байгаа миний үеийн залуучууд ах эгч нар ер нь бүх насныхан байж болно. Та нарын маань хувьд бол бүгд адилхан эссе бичих дээр анхаарах хэрэгтэй. Маш сайн эссе бичиж өөрийгөө маш зөв сайн илэрхийлж чадах юм бол та одоо хүсэж байгаа тэр тухайн ихтэй сургуультай тэнцэхэд тань маш том одоо тус болох зүйлсийн нэг. Ингээд би өнөөдрийн одоо видеоны хамгийн төгсгөл хэсэг дээр эссен дээр юуг анхаарах хэрэгтэй юм бэ? За эссе дотроо ямар ялгаатай байх юм бэ гэдгийг хэлж өгөөд ингээд энэ удаагийн дугаарыг би өндөрлөх байгаа. За эссе бичихдэр юуг анхаарах хэрэгтэй юм бэ гэдгийг би товч бөгөөд одоо тодорхой байхаар хэлж өгөхийг хичээе. За тэгэхээр дунд сургуулаа яг одоо төгсөж байгаа. За магадгүй 20 оны хавар дөнгөж сая төгссөн байж магадгүй та бүхний маань хувьд Америкийн одоо ихтэй сургууль болон коллежийн зэрэг хүсэх, за эсвэл бакалаврын зэрэг хүсэж суралцах гэж байгаа бол таны хувьд хамгийн анхны эрдмийн зэрэгт нь учраас эсэндээ яагаад одоо яг энэ мэргэжлийг сонгож байгаа? Яагаад яг одоо Америкийн энэ хотыг одоо өөрийнхөө сонгосон мужийг сонгосон тухайн мэргэжлээрээ төгсөж гараад дараад нь та юу хийж бүтээхийг хүсэж мөрөөдөж байгаа вэ? Ингээд энэ бүх зүйл тань ирээдүйн цаг дээр байх хэрэгтэй гэсэн үг. Яагаад гэвэл та өмнө нь одоо төгсөжсэн
ихтэй сургууль төгсөж исэн юм уу эсвэл ажиллаж исэн туршлага байхгүй. Ер нь дийлэнхтэй дунд сургуулаа дөнгөж төгсөж байгаа хүүхдүүдийн хувьд коллеж болон ихтэй сургуулийн програмуудыг эхэлж одоо бакалаврын зэрэг хүсч за эсвэл коллежийн зэрэг хүсч суралцдаг. Тийм болохоор өөрийнхөө ирээдүйд хийхийг хүсэж байгаа яагаад яг энэ одоо мэрэгжлийг сонгож байгаа бас одоо сурч төгссөний дараа юу хийж бүтээн гэж дотроо төлөвлөж мөрөөдөж байгаа бүхий л зүйл тань ирээдүйд цаг дээр тэгээ өөрийн тань хүсэл тэмүүлэл дээр илүү суурилсан байх юм бол илүү одоо магадгүй амжилттай байх болов уу гэж би хувьдаа бодож байна. За өмнө нь би Массачусетс мужийн Бостон хотод байхад тэндээс одоо бэлтгэсэн нэг дугаар дээр би Харвардад тэнцэж орсон 50 эссе, Харвардын коллежид орсон 50 эссений номыг харуулж исэн. За тухайн одоо Харвардын коллежид орсон тэр эссенүүд бол дандаа одоо коллеж буюу яг дунд сургуулиасаа шууд их сургуульд орж байгаа, коллежид элсэж байгаа ийм одоо амжилттай орсон хүүхдүүд эссе байдаг. Тэр дотроос номон дотроос тэмүүлэл гэсэн хэсэг нь хамгийн гоё хэсэг байдаг. Ягаад гэвэл илүү одоо залуу жоохон дүүнрийн маань хувьд өөрийнхөө одоо маш гоё ирээдүйд өөрийгөө харж байгаа, хүсч тэмүүлж байгаа тэр тэмүүллэлээрээ жигүүрлээд тэрэн дээрээ суурилсан эссе бичсэн нь илүү одоо хүний сонирхлыг татах яагаад ч танд үгүй гэж хэлж татгалзах аргагүй тийм одоо байдлаар эсээ уншихад л тийм гоё одоо юу гэдгийг хайр мэдрэгдсэн, дээр нь маш гоё хүсэл тэмүүлэл мэдрэгдсэн, их зүйлийг хийх, бүтээхийг хүсэж байгааг нь харагдсан тийм эсэнүүд байдаг. Тэгэхээр та нарын маань хувьд ч гэсэн өөрийнхөө цаашдаа хийхийг хүсэж байгаа тэр сайхан зүйлс хүсэл мөрөөдөл тэмүүлэлээ багтаагаад тэгээд эсээгээ бичээрэй гэж зөвлөх байна. За харин магистр болон докторийн зэрэг хүсээд суралцах гэж байгаа мэрэгжлээ ахиулан цаашаа одоо өөрийгөө мэрэгшүүлж илүү одоо дараагийн түвшинд бэлтгэхийг хүсэж байгаа залуучуудын маань хувьд эссе болвол өнгөрсөн цаг өөрийнхөө бэкграундыг эхлээд дурдж өгнө. За би өнгөрсөн одоо ийм ихтэй сургуульд одоо өөрийнхөө Монгол улстай ч юм уу те сурч төгссөн. Ингээд төгссөний дараагаар яг энэ мэрэгжлийнхаа дагуу ажилласан. За эсвэл мэрэгжлийн бус өөр ажил хийж исэн ч юм уу. Яг өөрийнхөө өнгөрсөнд хийж бүтээсэн зүйлсээ эхлээд бэкграунд гэж нэрлэдэг тэр зүйлсээ эхлээд дурдж өгөөд за тэг яагаад мэрэгжлээ ахиулан суралцах гэж байгаа. Ахиулж суралцсны дараагаар таны тавьсан зорилго юу байгаа бэ? Түүнийг бас одоо багтааж өгвөл зүгээр гэж хэлмээр байна. За тэгэхээр цаашдаа энэ мэрэгжлийг ахиулж суралцсанаар би ийм зүйлсийг хийж бүтээх гээд байгаамаа. Тийм болохоор би яг Америкийн нэгдсэн улсыг сонгосон. Тийм болохоор би яг мэрэгжлээ ахиулж суралцахдаа энэ сургуулийг сонгосон байгаа гэдэг энэ одоо шалтгаанууд дараагийн одоо төгссөний дараах таны хийх тэр зорилтуудаа их гоё одоо тэрэн дотроо шигтгэж оруулж өгөх юм бол зүгээр. За тэгээд ерөнхийдөө анхаарах зүйлс нь ялгаатай тал нь бол өнгөрсөн болон ирээдүй одоо цаг ингээ бүгдийг нь та магистр болон докторийн зэрэг дээшээ сурч мэрэгжил ахиулж суралцах гэж байгаа бол таны одоо эссе бичих төрлийн цагууд нь бол олон цаг дээр байгаа биз. За ингээд бүх залуучуудын маань хувьд анхаарах ганц зүйл нь бол та өөрөө одоо бүх хүмүүсээс ялгарах тийм өөрийн гэсэн онцлог юник зүйл танд байгаа тийм ээ. Тэгэхээр өөрмөц онцлог зүйл тань юу юм бэ? Олон мянга, олон сая, олон тэрбум залуучууд дундаас яагаад таныг сонгох ёстой вэ гэдэг шалтгааныг та бас эсэндээ одоо гоё шилтгэж оруулж өгөөрэй. Зорилго бүрээ биелүүлэх зорилтуудыг өдөр болгондоо тавиад түүнийхээ төлөө өдөр бүр багахан ч гэсэн цагийг зарцуулаад ингээд та нар маань хүсэл мөрөөдөлтөө зорилгодоо заавал хүрцгээгээрэй. Түр хайртай дараагийн дугаараар уулзъя.